их зохицуулт бол юу юм гэхээр түрүүн оролцогч нарын ярианд дуртаад байгаа медиа ownership буюу хэвлэл мэдээллийг өмчилж байгаа эсвэл хэвлэл мэдээллийн эзэн гэдэг юм уу түүнээс хамааралтай хүмүүс хэн энэ байгууллагын цаана байна вэ гэдгийг нь ил тодруулах нь бол хамгийн чухал. Үүнийгээр дамжуулаад тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн нь ийм хүн учраас тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад итгэж үнэмших мэдээллийг нь хүлээж авах түүнийг хараад шийдвэр гаргах зэрэг боломжууд нь бол иргэдэд өөрсдөнд нь бүрэн дүр хэрэгжнийг харж байгаа нэгдүгээр. Хоёрдугаар яригдж байгаа зүйл юу юм гэхээр өсөөсөө бидний амьдрал технологиос хамааралтай болж байгаа. Тэгэхээр технологиос хамааралтай болж байгаа учраас мэдээлэл өөрөө маш үнцэнтэй төдийгүй мэдээллийн сан өөрөө хэрхэн хадгалж хамгаалж байгаа түүнийг ашиглаж байгаа вэ гэдгээс хамаарат амьдралд шууд нөлөөлөх боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр баримтат кинодоос гарсанчлан нэг талдаа тэр мэдээллийг яаж ашиглаж ийн вэ, мэдээллийг хэрхэн бусдад зориулж түгээж ийн вэ гэдгийг бол өөрөө өсөөсөө шаардлагатай тохиолдолд бол зохицуулах, тэр нь одоо хүчирхийлэл элдв зөв бүс үйлдэл рүү татж байгаа юм уу, ялгарлан гадуурхас шинжтэй бол түүнийг нь хэрхэн арга хэмжээ авах вэ гэдгийг бол заах нь бол дараагийн хоёр дахь алхам. За гуравт нь яригдж байгаа нэг зүйл маань юу юм бэ гэхээр тэр энэ хэвлэл мэдээлэлд нэвтрэх, хэвлэл мэдээллийг яаж ашиглах вэ гэдгийг нь боловсрсон байх тухай асуудлыг бас хөндөж ярмаар байна. Тэгэхээр яг ямар агуулгатай мэдээллийг их сурвалжийн найдвартай байдлыг нь хараад бусад их сурвалжуудтай зэрэгцүүлж авч үзээд үнэн бодиттой эсхийг нь бас харддаг, мэддэг, ашиглаж чаддаг байх нь бас хэвлэлийн эрх чөлөө болон энэ арчсан нийгэмд хүний эрхийг дээдлсэн хараад бас хэвлэл мэдээлэл хэрэгстэй байхад чухал гэж бол хувьдаа хэлмээр санагдлаа.